Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За дараагийн кино бол 2024 онд нээлттэй хийсэн Mission Cross шүү. Окей. Зээшлээд аваарай нэрийг. Алхахын хавтгаад цагдаатай киногоор цойлдог доо, цайлдаг хангуу хэмжээнэр. Ядж байгаа тэр хоолны соёл энтер тулдсан гарууд кинонд хоол ундаа харуулах нь бас лаат. Бүр ходоод хонхолцтол шаадаг шүү. Ай. Гол нь өмнөд хангуугийн топ жүжигчдийн нэг Хван Чон Ми тогсон болохоор та нар үзэхгүй гэж хайчих юм бас. За тэгэхээр та хэд дардаг хуруугаар байвал дараад байхгүй бол харин хэлээрээ дарчих. Эсвэл тэрийг хэлээд ирэхгүй. За ямар ч сан зан үлээ хийцгээсэн бол бөөндөө шагаад орцгоё. Let's go. Хөш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содгор ажигдсан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг руу нэгдээд ойрхон холбоо солбоотой байж болох болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11,000 гуйлаа болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шидэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэг ороод ирсэн. За. Бичлэг рүү орцгоё. За энэ хүү туучвал каммо гэх читгээд учиргүй хоол наачиг нуулж хийснэ игнэрийн өрөнд орсноо төрөвчнээс нь хэдэн боо шаагаал гарах гэсэн чинь нүдээ таглаастай энэ хүү хэвтэрт баавга бол мис хүн гэх читгээд хамаг үйлдэлийг нь 3 дахь мэлмэгээр толдож байсан юм уу хаашаа наад мөнгө аваад хаачих нь гэснээ үлдээлгээд гард. Игнэрийн амар амгалан хулгайлагч нөхөртөөгөө амьдардаг цагдаа хүүхэн ажилд чааваас унтаж үхрийн дуунаар сэрчээд нойлоо бөмбөгдөж хайчаад хоол унд витамин хамгаа нөхрөөрөө зөөлгөөл хоолоо идэрэ ханиа гэсэн чинь ёо бас л хоол бэлдсэн. За эдгээс гэж шиг бидсэн та. Ардаас нь нэхэл дагуул болж бандаж аймс 2 уудлаад өгөх. Чи амархан өмгөрчдөг шүү. Солиорож гэж шиг. Ч одоо яац хүүх юм бэ аа. Каммо багангийн хүүхдүүдийг хөргөж өгдөг ажлаа өдөр нь хийжсэн чинь нэг хүүхдийг нь ээж аав нэрж авах арай болоогүй гэхээр багшийн хамт суулгаад баахан дрифт хийж ходоодыг нь зайлж өгöd ашгүйнийг нь бацааныг ээж нь авахаар ирээд өнөөдрийн ажил үүгээр өндөрлөж байх юм. Мисүн төмөр нүрд нөгөө ховрлгүй царайгаараа харт амгчдыг газар дээр нь барьж авна гэж төлөвлөгөө боловсруулад худалдаж авах гэж байгаа юм шиг дүрсгээд бай дээр явж очлоо. Тог цохилдог бугуучаа бэлдэж аваад шууд объект руу жишимгүй шаажрал таарсан биз давалганы тогоо цохиулаа шаардлагатай бол угсраа балбалт хийгээл. Жаки чаны залгам чалааг би л залгандаа ухааны бадцоо хүнж боосын өрөөр нэвтэрдэг юм байна. За яла гинэ гэсэн чинь гарууд харин ямар ч нотлох баримтгүй нэг сууж идэг юм байна. Тэгэхээр тэмдэглэл хөдөлсөн цаасан дээр нь харандаагаар ирээчээд үлдсэн мөрийг нь нотлох баримт болгож ашигласан чинь Тэгээс 19 гэд бичсэн байдаг юм байна. Босо цагдаа нар нь тэгээс 19 гэдэг дугаартай машин хайж олоод доторхын цолмсон чинь нөгөө нумдагч туутаараа олд юм байна. Хэлээ үстэй. Би чамд гээл бүгдийн тогон цохиулж хаяад ашгүйнийг ажиллагаа амжилттай дуусгасан. Гарууд тэр оройно дэлб карокедо дистрессээ сенсордл чарлж гаргадаг юм байна. Хөрхи каммо нуруу туруун дээр нь төөнөр тавиал хоол ундаар тайлал спа цаашаа үе. Занчта нэг хэн мэддэхгүй хөөхөө өөхөн хар зөнхөө үрчээл нэг шкаф руу юу ч юм хийснэ нүрээ нуусан хулгайч нараас зүгтаал байх юм. Энэ солонгосчууд ягаад зүгтахаараа дээвэр зүгүйдэг байна аста. Овсгоотой байх гээд бууг нь булааж аваад бүгдийг буудаал зүгтах гэсэн байхгүй. Замдаа тарихтуулаад цогц болоод хөвөрчдөг юм байна. Эргийн газраас ганц энэ хангаал олдлоо. Юулсныг нь одоогоор мэдх юм алга. Ойр хавдгаа камер энэ нь ядчих шаахгүй маа. Гээл байжсэн чинь хохирогч эмлэг явах замдаа үгсэн гэд мэдээлэл тараачих. Бузрууд хүүхэн амьд гэдгийг мэдчихвэл ардаас нэр штэ гэд даал хурвал. Ашгүй өнөө хүүхэн амьд мэнд голтойж байдаг юм байна. Аюуч гисэн сэрхээр нь учрыг олноо гээл. Бүлэг гарууд нэг хүүхний ардаас хөөцөлдөж байхад нь гинтхэн харанхуй болонгоос каммо гарч ирэл ястаа. Хүүрийн тарааж игнээс нагуулаад бүгдийг нухчаад эхэллээ шүү. Нүгд млавьясаа үзүүлээ хөрхи. Тэгснэ дээрэмдүүлж байсан хээжог чата дахиад янз бүрийн юм хийгээд байгаа юм биш үстэ. Энэ ардаас чи хөөгд байгаа гарууд чи юу хийж вэ?
гэж учиргүй тэрвэрлтэл эхэллээ. Гүй битгий санаа зов гэд өнөөгч нь таксивэрээ зогцчихлаа. Яг тэр үед нөгөө талд эмнэлгийн цонхоор 2 цагт олоод харцаа. Ийхүүрээ манай даргаыг хуурдын бахта гээл гайхацсан. Тэгснэ байсан процессыг бүр улам дэгстүүлээд үйл хөдлөлтөөр нь хайр дурлалын харилцсан яриа зохиогоо жүжигчилсэн тоглолт үзүүлээд эхэллээ хоёр орхож. Ямар тэнэг бөхснүүд. Хөр. Тэгсэн нөгөө талд ихч яриаг нь бүгдийн сонсцсон байж дээ. Яриад байсан чи үний юм уу? Манай нөхрийг өнхөөгүй гэдгийг мэднэ үстэй танарч одоо. Гэт халгаасангүй даашгүй гэж. Залуу нэг өвөг сүү утасны хайрцаг авсан чинь ажилдаа буцаад орчоо юу гээл. Өнөөх нь асуудаг юм бай. Үгүй. За би явтар. Гэт гараад явчихлаа. Игч гэртээ ирсэн чинь хоолыг бүгдийн жимбэлгэсэн. Ийм үнсгэлжин шиг нөхрийг одоо юу гэдэг байна гэсэн шүү юм бодоол хөөрхий дөрөвчөнд баахан цаас нуглаад худлаад хүнтэлгэд хийцэн байгааг нь хараад бас өрөвдөх шиг санагдаад халаасандаа байсан бэлэн мөнгийг тэр чигт нь хийчээд тас шахаар хэвдлээ. Нөхөр арай босцсон харанхуйд нөгөө зүү утасны хайрцагнаасаа нэг буу гаргаж ирээ. Хэдэн хурж бичиг баримтууд хуульшийн сэрэгт явж байсан байлдааны үеийн зурагнуудаа үзээл суудаг юм байна. 6 жилийн өмнө Оросд цөмийн бөмбөг хойд Солонгос руу зөөх гэж байхад нь таслан зогсох тусгай ажиллагааны багт харьяалагдаад явж байсан жинхэнэ овгор байдаг юм биш үү? Түрүүн таралтад байсан хүүхэн чинь ажиллагаанд хамт оролцож байсан. Ажиллагаа эд дундаа явж байхад нь нэг нь барьцаалагдаад үххийн наагур нөгөө ажлаа гүйцэлдүүлж чадаагүй юм байж л тээ. Хойд Солонгос руу явах байсан гэж бодсон чинь өмнөд Солонгос руу явж байсан юм байж. Ажиллагаанд алдаа гарсан болохоор багаасаа гаргахаар болоод өөрийнхөө үүх түүх бичиг баримт гэр бүл хүүхдийнхээ зургийг ч хүртэл шатааж байсан гашуун түүх байдаг юм байна. Тэгээс одоо баг сургуулийн жолооч болсон жоохон хүүхд харах бүртэл эмзэгрээд байдаг болж штэ. Нөгөө хүүхэнтэйгээ эргээд холбоотой болцсон. Баахан хүүхдийн говц аваад өгч байхын бүтэлгүй 2 цагдаанд баримтжуулаад авчлаа. Нөгөө эрэгтэй цагдаагийнх нь улсанд ихчийн нөхрийн өөр хүүхэнтэй баахан гадуур явдсан хүүхдийн хувь центр гулдчаад алхаж байгаа зургнууд нь ирсэн чинь ихч утсыг булаагаал юу хүүхэнтэйгээ чадлаад байдгийг гэснэ үдсэн чинь мань нөхрийн зургнууд байдаг юм байна үстэй. Нүд нь орой дээрээ гараал. Харин нөгөө хүүхний дээр ирсэн бэдми мааши байшингийнхаа доор бүхэл бүтэн ажиллагаа явуулдаг амбарт. Шуудангийн хайрцагт нэг үзэг үлдээсэн байсан гинэ. Тэрэн дотор нэг тоотой цаас байсныг серверт хийгээд үзсэн чинь энэ чимээ гинт хай унтаач гэдээ ороод ирдэг юм бай. Тэгэл нөгөө чатлж байгаа нөхөртэй маргааш нь 4 цагт буудал дуулцахаар тохироод мэдгүй одоо юу ч болоод. Нөгөө хэд харин бөөн драма. Нөхөр нь өөрийг нь хуурж байгаа гэд бодсон. Бөөндөө аригшаангаа сэтгэл санааг нь дээрдүүлж санаатай худлаа алиалж баахан суулаа. Игчгэртээ жинхэнэ мэрэгчлэрээ тагнуулцангаас ирэж байгаас энэ тэндээс ээлтэй баримт нотлогоо хайж баахан бидчлээ. Юу ч болохгүй байхаар за бясалгаж байгаа зүүн бэлгэрээ олчихъя гэдээ байжсэн чинь анх орж ирснэ. Маргааш хань машиныг чинь зээлжиж болох энэ төр гэл. За чамд машин хэрэгтэй те гэл. За машин аваад гаргаар гэл цэвүүн хүрээл явчихдаг юм байна. Маргааш нь хаанаас ч юм навшин ягаан цэцэгтэй машин олоод нөхрийнхөө ардаас мөрдөхөр болоод байж исэн чинь нөхөр нь баахан загасны уурга муурга багажинда бацааж аваад явлаа. Тэгсэн яс буудалд нэг хүүхэнтэй шаагаал орчд юм байна. Хардаас нь дагаал байлаа. Хайж орсон өрөөг нь олоод юугүй гал хамгаалагчаар дэлб шаагаад орох гэсэн нөгөө цагдаа. Ой тайвшир. Ийш орвол ёстой эвгүй юм харж магадгүй штэ. Гараад дроноор өрөөг нь харцгаая. Юу болох нь гэж байж исэн чинь ус мус аягалж өгөөл орон дээр сууцгаагаад байх. Дахиад нөгөө жүжигчилсэн дуу оруулгаа оруулаад шаагаад бахаар дургүй хүрээд дроныг нь хөдөлгөөд эвдлээд хайчдаг юм байна. Ядж яхад дарга салгаад нэг камер буудаад хайцсан байна гэж юм. Хурдан явъя гэд нөхөр нь хуурж байхад ажиллаа бодож байдаг бас л амбиц тавгаа. За нэг хоёр өрөөндөө байжсэн дуудлага ирээд чи төрсөн хүүхдийнхээ нэрийг хэлээд их гэж байна шүү. Хэлсэн чинь дахиад нэг өөр өрөөний дугаар өгөөд очоо тогссон чинь нэг залуу за ороод ир гээл орууллаа. Бөхөшгөө хагаал сандарц амтан байж байхад нь яаж намайг жирэмсэн байсыг мэдчих юм гээл нөгөө хүүхэн бас тийлтэй. Энэ хүүхний нөхөр нь алга болцсон ардаас нь хайгаад байгаа юм байна штэ ёо. Одоо л ойлголоо шээс. 3.5 триллион вон тэнцэх зэвсгүүдийг борлуулах гэж байхад нь ажиллагааг зогсоож байснаа санаж гинөө гээл. Танай нөхөр энэ ажиллагаанд холбогдсон байх магадлалтай. Оросын ажиллагаа бүтлгүүцсний дараа шинээр баг үүсгээд явсан боловч нэг нэгээрээ бүгд өгцгээсэн.
Нөгөө хүүхний шкаф руу хийсэн зүйл флаш байсан байдаг юм байна. Месүн гайх шавраад энэ ч одоо юу гэж чадсан таглаан вэ? Өстө ур чадвараа гаргаад хайгаад олчихгүй би ээ. Чамаг гээд шул утсан. Time out. За, ялсныг реклам болгоод адах юм. Энэ Манусын ярьж өгөх кинонд Жэжүү арал дээр ихэнх үйл явдал өрнөж байгаа. Энэ Жэжүү чинь худалч хүнд бараг тусгаар тогтносон улс шахуу заяа. Аялахад виз мэдүүлээд авах шаардлагагүй. Онгоцон шууд нислэгтэй. Тэгтээ энэ аяллаар шүү. За тэгээд тэгдэд очисон байхад бол диваажин хажууд нь гуйник гэмээр санагдав. Алдарт Чонжон хүрхрээ Чулуун парк, Жэжүү арал болон Японд байдаг Hello Kitty Land гэх мэт үзэж харж эрүүл мултрах газар тоймгүй их байх бөгөөд хамгийн хөөрхөн зүйл нь ба штэ. Кинон дээр гарч байгаа тосгонд очиж энэ мандарин ч юм уу апельсин ч юм уу жимсний фермерын зочлон гэдэс хүзээгээ хаг үсрэлж чихэж болно гэж бод. Хөтөлбөрт нь 4 удаа зочлбол багтсан. Мөн нэг чухал зүйлийг дуулгахад Солонгосын урдаа барьдаг эмнэлгийн нүдний шинжилгээ хөтөлбөрт багтсан байна. Аялангаа бас эрүүл мэндэ чеклүүлчих нь үсттэй. Зөв. Хөтөлбөрийн талаар ирвэл та нар битгий хэлээ би ч ядархаар их. Гол юм мартах гэж. Mizar Travel-ийн энэ аялыг Солонгосын аялал жуулчлалын төвтэй хамтран зохион байгуулж байгаа. За тийм болохоор ямар ч гайх аюулгүй сэтгэл амар аялаад байна. Дөө. Яг үнэхээр Жэжүү арал руу аялахыг хүсэж байгаа бол Mizar Travel болон iTrip Online Travel Agency-гээс захиалаад тэгээд бусдын цаадуулж хариулж байна. Окей. За. Кино руу орцгоё. Хотлоо дугнаарында төгсөж байгаа дүрээсгээ дунцаа хөвгөрөнд босч ирээд утсыг нуух гэж хэд оролдоод скотчоор нүдийг нээж байгаад утасных нь Face ID-гаар нээгээд бүх датаг нь хуулж авдаг төхөөрөмжөөр шааж унгаад байжсэн чинь каммо босоод ирсэн. Миний утсыг чи авч яасан. Гэт гайх гэжсэн чинь хотлоо зүудэндээ алхаад явцсан болж үжиглж энэ төр. Юусэн шидэнд бүрдсэн хүүхэн гэж нэнүүд Месүн ажил дээр өөр ажиллагаануудыг хурал сууж байхдаа ч гэсэн камог төхөөрөмжөөр байршлыг нь хардсан хээр талд атсан таглагаа хийж яваа хэрэгцгэрвэ гэж гайхаст. Камо явт. Нөгөө байрцаанд байгаа хээж өний нөхөр цагдааг сулчих гэж мафийн бүлэглэлийн яргалаас аварчих гээд тагнуулын ажиллагаагаа явуулж байхгүй юу? Месүн гэртээ ирсэн чи камо байдаг. Аяг тавг нь хөглөрөөд байжсэн чи баг аяга угаасангүйгээд уурлаад байгаа юм яагаад. Камо гэртээ ирсэн чинь аяг тавг угаалтаа би өнөөдөр ирэхгүй гээд бичвэрүүлтэйгээ зайлшгүй удсан байдаг юм байна. Месүн нөгөө туслах цагдаад би одоо яасан дээр вэ гэж авсан. Бас хоосон шархлал үүсгэсэн хэцүү л байгаа үсттэй. Тэгсээр нөгөө дээврээс унаад амьд гардаг хүүхэн сэрэгцсэн байна гэд яваад орсон чинь би хэвээр тэр муу хүмүүсийг хэрэгэлдэг символыг ямар хэлбэртэйг санаж ийн гэд дэвтэр дээр нэг тийм тэнэг юм зураашаасан. Ээжон бас битүүхэн гайхалт өгнө л дөө. Им хүний зүүн самгороо эхнэр чинь чамайг өмнө ямар ажил хийдэг байсныг мэдхөө энэ төр шалгаж ий шүү. За яах. Ийм төвдөө цус гээд ажиллагаандаа шамдлаа. Бортер шааж өгөөд балиар жолоочийн дүрсгээд бараа оруулж бохир сорох нэрэдлэр шаагаад орлоо шүү. Тэгээд бохирын хоолоогоор нь дахисан хөлөөрөө мүлгсээр байгаад яваад орлоо. Тэгээд тус олохгүй болохоор нь машиныхаа хажууд бааж байгаад харуулууд руу баасаа шидэж тоглоод албаар баригдж байгаад дотгошоо яваад ордог юм байна. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дотор нэг харуулыг нь байтраад хувцсыг навч өмсөөд дээш доош агаарж үлгч хоолоогоор явсаар байгаад өнөө байцаагж байгаа Ким Жусан гихч хэцүүхэн нөхрийн өрөөнд нэвтэрч ороод навшин үстэй эмчийн хоолойг боож ухаан алдуулаад эмнэлгийн машинд тээвэрлээд яваад өгдөг юм байна. Тэгсэн байхгүй. Сэжгийн үст өөрийн туслахтаа андуурагдаж тогон зохиулагдаад бараг хорвоогоос зайлаад өгд юм байж хөргий. Нөгөө талд Месүн хэргийг бас давхар мөрдөд байгаа да. Стад юу ч болоод мэдэхгүй. Зохион байгуулдаг юм бэ. Агшиг. Дэмжүүлсэн хулгайлагдсан байна гэдгийг цэрэг цагдаагийн том дарганаар нь сонсоод сандралдаж өгнө. Нууц хуралдаа хийхээр хаан чимдэг сүртэй газар давхиад ирсэн чинь нөгөө камму хээжэн хоёрт мэдээлэл өгöd байсан залуу шааж байна шүү. Бозор мафийн ахлагч хүүхэн нь нөгөө хээжэн чи шааж байгаа юм. Пүү камуугаар дамжуулж Жусоныг оргуулж байна гэж худал шаагаад хулигдж дэвхрээд зориуд бэлдсэн эмнэлгийн өрөөнд оруулж байгаад нууц камераар хамаг мэдээллийг нь яриулдаг юм байна шүү. Нууц файл байгаа газрыг нь бас болоогүй. Нууц кодыг нь хэлснийг олоод авчдаг юм. Энэ одоо яадаг мар хүүхэн бэ? Дух цэцгээ санаатай шаацсан. Ядаж байхад тэрийн Месүн нууц камер ухсаар байгаад Хээжоныг бүлэглэлийн ахлагч гэдгийг мэдсэн. Барьж авах ажиллагаа явуулдаг юм байна. Хээжон нууц файлыг олсон болохоор бүх мэдээллийг тунуудахгүй дарга нар руу явуулаад өгье гэж хэлээд хээвнийг марвчин гөхж байгаад эмчээр эмчлүүлж ийн гэж ходолж үжиг шаалгаад яг үхлийн тарай хийх гэж байхад нь өөрийг нь алах гэж байсан эмчийн хоолой мөн байна гэж таниад гэлс босоо шаагаад унгадаг юм.
Тэгээд Каммо руу залгаж үнэн хэлж байх үед нөгөө эмчтэй буудуулаад хорвоог орхидог юм байна гэж. Каммо ядаж байгаа жолоо барьж утсаар яриа шах. Бас өрөөдөр бэлтгэсэн хүмүүс ирж дайраад манерийн бодийг бараг л хөдөлчүү яв. Файлыг авцсан дөрвөн нүдтийг мийсэн олоод жинхэнэ ур чадвараа ашиглаад алдчихж байгаад файл нь байсан флашн дээр тог цогтөг буугуучаараа дараад флашыг ажиллагаагүй болгодог юм байж. Ядаж байх та. Жон бум урст. Хуцаад байл та көлгөөг ашигчаал. Мисүнийг сэрсэн нөгөө тог цохиулж алдаг сандал дээр нь бузар улаан подоос контр цоо шааж байна. Өө биста гэсэн чинь жон бүр үгийн зөрүүг алгадаа шагаад. Уцаар видео кол хийсэн чи Каммо хэвтээд баг. Хүү яхаар эсрээр хараа гэл. Ухан орж байгаа юм байхгүй штэ. За би хэлээ. Каммогийн утсанд бүх мэдээллийг холцсон байгаа. Очоод ав гэд нөхрөө өхүүлэхгүй гэсэндээ бас хэлээд өгчлөө шүү. 4 минутад мэдээллийг нь хуулаад тэр дорн Каммог алах гэж байхад өнөөгч сэрээд яг асуулж харагдаж. Амьд минь голт идэх юм байгаа үстэй. Балиар үстэй хөлөг өхөөгөө бас шааж байна. Туслах нь таныг алах гэж завдсан хүний ихнэр шүү дээ. Гэт яг хөрөөгөр гавлын ясыг нь цуулах гэж байхад Каммо машинаар хан нэвч шааж орж ирэл. Ихнээс навхуулаад бүгдийг буудсан чинь Мисүн шок. Өнөө алдарт сум нэвтэлгүй бохир сордог машинаараа зуухтаа шаасан. Мисүн бүр хүчиж чаддаг гэсэн харцаар хараал. Хазгаадгүй шүү. Ашгүй нэг бузар бистанараас зуухтаад годомжинд жоохон агаар амсгалангаа Каммо өмнөх түүхээ ярихаас өөр гарцгүй болоод хэлээд авчдаг юм. Нууц ажиллагаанд явдаг байсан, бэлтгэгдсэн тагнуул байсан гээл. Мисүн бүр хүний нөхрийн бол үнэнгээ хэлчихэл тач. Тэрхэл. Над нүр ам чи яацаа гэж бас хайрын дотроо халсан гаднаа. Мисүн туслах руугаа залгаад наа чин хүмүүс процессын мэдээлэл шаах гээд ирэх баг шүү. Гэсэн чинь манер алюжээ офис өнгөчүүлэх гээд байж илгүй яхавд. Ихнэр яасан бэ? Гээл дүрсгэж байгаал. Маш олоод хүрээд ирээ гэд даалгавар өгд юм байна. Боо юм болж нөгөө флаш олсон газараа ирээд нуусан төхөөрөмж олж аваад бүрэн тоноглож байгаад дахиад бузар мафутай үзэлцэхээр боллоо тоо. Унтаж амар маар л байгаа хта. Гшээс. Каммо Мисүн хоёр тарвгалсаар угаад нууц оромжинд нэрээ дуу намсгагчтай буугаараа ихнээс нахуулаад бүгдийг тонилгож хаяад ээжэн авгаан байгаа өрөөрөө орох гээд явдаг юм байна. Ээжэн бүр файл доторх мэдээлэлээр дэлхийн өнцөг булан бүрээс бузар мөнгнүүдийг өөр дээрээ төвлөрүүлээд хэмжээлшгүй баян болох мөрөөдөлтэй байсан юм уу? Хаашаа мэдэх. Шунлын тулам Каммо ашгүйнийг тэнэг серверийн тогийг амжилттай салгаж яад ажиллагааг төр зогсоод буудалцаж бусны улсаар байгаад ээжэнийг олж очдөг юм. Ээжон сая тог тасрах хүртэл төвлөрүүлсэн мөнгөний мэдээлэлтэй кейсээ бас тасаадгсан чаваас. Зогтж яваад газар тавьсан гранатыг нь мэдлгүй хөндөөд цолтойл өгцөнгөө. Тэгсэн хоёр хар хувцастай цэргүүд нь ээжөнийг олж аваад аюулгүй машинд нь хөргөж өгч явлаа. Тэгсэн хэн байсан байх нь вэ? Мисүн Каммо хоёр байлгүй явт. Битүүд гэж буудуулгаад явж байсан чинь туслах 4 нүд дарлаас нь шааж ирэл мөргөөл зогсоочихлоо. Каммо нөгөө залуутай үзэлцэж байх хооронд Мисүн ээжөө хоёр бас тэнд балбалцж гарна. Байхгүй. Ээжэж бас нохоо зодооны дөрвүүдэгийн авраг гэсэндээ Мисүнийг өлхөн шааж унгаад машина барай зогтаад явчлаа. Каммо Мисүн хоёр ардаас нь гүйгээ тусыг гэсэн шүү дээ мэдээж. Тэгэхээр харж байгаа бол дэрэгдэн байсан газ руу ониж байгаа бол буудаад оноод машиныг нь хэмэх мөргүүлээд өнгөрүүлдэг юм. Ихнэр юу шүү? Буудлагын тамирчин байсан шүү. Одоохондоо хоёрт бичигдэж байгаа шүү гэж өнгөрөөл. Үржирэл харсан чинь хаажон нөгөө кейсээ тас твэрсэн амтай голтой юм байж бас энэ мөнгөө би өгөхгүй байл гэж шааж шаа. Зайл. Хуцалдаа ч одоо. Гэд кейсийг салгаж аваад таны хүүхэн гүлдээгээд хөдлөлцөөд явлаа. Ашгүй нэмэлт хүчнийхээ ирдсэн бузруудыг барьж авахаар орохт нь цагтаагийн дараагад кейсийг оломжилж өгөөд байцаагтахаар баримтлагтаад явдаг юм. Нөгөө Мисүний 3 туслах бүр шок. Гайхаа шагаад бас хөөрхөн ирцгээцэн ёслоод байж энэ тэр. За ингээд нөхрөө таньсан тушаал дэвссэн эвгүй өдрүүдийг мань хоёр давдаг юм байжээ гэж. За ингээд дараагийн кино орох хүртэл төр баяртай цав амьтад байна. Бүгд нь хайртай шаахгүй. Яг дарддаг юм дардагт нь бол мэдээж зүрх шүү. Окей. Бац. Хандлаа. Баяртай. Don't
Church stickers band, that's the proof. I feedback on harlot, some love and hate. Get the watch count no sir every day. Comment there, hear your chipsin. Like that's a noon the hitsin. With a crew, be shin boss, hustlers. Mama's done, you know what that, but